Сайн байцгаана уу сурагч охчуудаа. Та бүхэнтэй оюуны чадварын IQ төвөөс Содхон, Тодхон 2 мэдчилж байна. Өнөөдөр бид 3 дугаар ангийн оюуны хөгжил сурах бичгийн 60-аас 62 дугаар хуудас судах аналог сэдвт хичээлийг та нартай хамт судлах болно. Шинэ хичээлдээ анхаарал идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэ хичээлээр юмс үзэгдлийг ижил төстэй шин чанараар нь харгалзуулах талаар авч үзнэ. Энэ сэдвийн даалгавруудыг хийснээр сурагч таны аливаа зүйлийн өөрчлөлтийг тодорхойлох, ижил шин чанараар хэрхэн хувирч байгааг ялхан харах чадварууд хөгжинэ. Хүүхдүүдээ логик сэтгэлгээ бүлгийн өмнөх хичээлүүд гэрийн даалгавраа хийсэн үү? Хичээл даалгавраа цаг тухайд хийж хэвших нь амжилттай суралцахын нэг үндэс юм шүү. Одоо 60-аас 62 дугаар хуудас судах зарим дасгалуудыг хамтдаа ажилцгаая. 60 дугаар хуудас дасгал 1. Аналог тодорхойлолтын дагуу өгөгдсөн дүрсийн харгалзах дүрсийг зур. 1-р даалгавар. Хэсгийн тоог 2 дахин нэмэх. Бид өгөгдсөн тодорхойлолтын дагуу дүрсийг өөрчлөн зурах ёстой. Өгөгдсөн дүрс 2 хэсгээс бүрдэж байна. Бид хэсгийн тоог 2 дахин нэмж буюу 4 хэсгээс бүрдсэн дүрсийг харгалзуулна зурнаа. Одоо 2 дугаар даалгаврыг гүйцэтгэе. Эргэлт баруун. Өгөгдсөн дүрсийг баруун тийш эргүүлбэл ийм болж байна. Хүүхдүүдээ дасгал 1-ийн 3-аас 9-р даалгавруудыг өөрсдөө гүйцэтгээрэй. 60 дугаар хуудасны жишээ бодлогуудыг анхааралтай уншвал дасгалуудыг гүйцэтгэхэд ойлгомжтой хялбар болно шүү. Одоо дараагийн дасгал руу шилжье. 61-р хуудас дасгал 2. Эхний багнад орших хосуудтай аналог хамааралтай хосыг арын багнаас олж холб. Эхний багны дүрсүүдийн харгалзааг сайтар ажиглая. Эхний дугуй доторх гурвалжин арын дугуйд хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? Гурвалжин дүрс зүүн тийшээ буюу цагийн зүүнний эсрэг эргэсэн байна. Тэгвэл арын баган дахь хос дүрсүүдээс аль нь үүдтэй ижил харгалзаатай байна вэ? Зүйтэй 3 дахь дүрс ижил хамааралтай байна. Одоо эхний багны 2 дахь дүрсүүдийг ажиглая. Энэ харгалзааны хувьд хэсгийн тоон 2 дахин нэмэгдэжээ. Арын багнаас аль дүрсүүд үүнтэй ижил харгалзаатай байна вэ? Дөрөв дэх дүрсүүдийн хэсгийн тоо 4 байснаа 8 болж 2 дахин нэмэгдэжээ. Хүүхдүүдээ үлдсэн харгалзаануудыг өөрсдөө гүйцээж олоорой. 62 дугаар хуудас дасгал 5. Эхний 2 үг ямар харгалзаа үүсгэж байгааг олоод 3 дахь үгтэй харгалзах үгийг сонгоорой. Бариул гэсэн үгэнд хаалга гэдэг үг харгалзаж байгаа бол түлхүүр гэсэн үгэнд арын түгжээ, нугас, цоож гэсэн үгсээс аль нь харгалзахыг олох ёстой. Харгалзах үгсийг хувирган холбож үзье. Хаалганы
бариул гэж холбож болж байна. Тэгвэл юуны түлхүүр гэж холбох вэ? Сайн байна хүүхдүүдээ. Цоожны түлхүүр гэж харгалзуулж болж байна. Б даалгаварт мөнгө, төрөвч, ус гэсэн үгс өгөгдөжээ. Эдгээр үгсийг ажиглавал мөнгөө төрөвчөнд хийх гэж харгалзуулж болно. Тэгвэл усаа юунд хийх вэ? Мэдээж шилэнд хийн шүү дээ. В буюу сүүлийн даалгавар хялбар харгалзаа байна. Наадам зуны улиралд болдог бол шинэ жил өвөл болдог шүү дээ. Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр ажилласан дасгалууд бодолтоос лавлах зүйл байгаа бол бичлэгээ ухраан дахин үзэж гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. Жараас 62 дугаар хуудас дахь бусад дасгалуудыг гэрийн даалгаварт хийгээрэй. Ингэхдээ холбогдох жишээ бодлогуудыг уншвал ойлгомжтой хялбар болно шүү. Сурагч багчуудаа хөл хорионы энэ цаг үед зүй зохистой хэмнэлттэй хэрэглээг дадал болгож ус, цахилгаан эрчим хүчээ хэмнээрэй. Мөн усаа хаах, цахилгаан эргэслүүдэд шалган унтрааж байх нь болцсошгүй эрсдлээс сэргийлдэг юм шүү. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.